Харин тэгээд тэр 3.8 кВт гэдэг дээр л юм яриад байгаа. Хуулаараа 20 хүртэлх бололцоотой байгаа шүү дээ. 20 хүртэлх. Бид нар 20 кВт-ыг 0.7-га газартаа байгаа иргэн 20 кВт тавьчих юм бол таны яриад байгаа хоолоо өөрөө хийгээд идчихнэ. Дулаанаа өөрөө шийдчихнэ. Утсаа цэнэглэх одоо бусад бүх эрчим хүчний их усүрээ шийдчихнэ. Ингээ шийдлээ бүтэн хараач гэж байна. Тэгэхгүй та хэд 3.8 гэдгээр ингээд зөвхөн тэр нэг зээл авч байгаа юмараа тархич ингээд хайрцаглагдчихад байна шүү дээ. Монгол улсын эрчим хүчний тухай болон сэргээгт эрчим хүчний тухай хуулийн дээр 20 хүртэлх киловаттыг өрх үйлдвэрлэж болно гэж байна. Энэ дээр нь бодлогын дэмжлэг өгч. Тэгэхээр яаж юм нэхэр иргэн орлого олж байгааг биелээд шүү дээ. Өөрөө 5-аас 10-ыг хэрэглээд үлдсэн 10 киловатта зараад орлого олох гэдэг шүү дээ. Хэрвээ 20 киловатт болчих юм бол өвлийн үйлрэл чинь хангалттай хүрчихнэ. За ингээд тооцоогоо сайн хийгээрэй. Би бол зүгээр ийм бодлогын дэмжлэг та хэдийг ажил хийдэг гэж ойлгоод байгаа дэмжлэг үзүүлж хэлээд байгаа шүү амар төвшин дараа. Очрууд гишүүний асуултанд хариулъя. Утааны сонсголын үеэр гарсан шийдвэрүүд за шинжлэх ухааны байгууллагуудаа бол богино тантай ярьснаар бол хэрэгжүүлээд явж байгаа. За шинжлэх ухааны академи, ШУТИС, за олон улсын Монголыг гэсэн Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдий гэсэн ЮНИСЕФ, UNDP, КОИКА, JICA-та бид дахид судалгаагаа шинжилэх гээд энэ бүх хамтын ажиллагаанууд бол хийгээд явж байгаа. За технологийн хувьд энэ нүүрсийг бол хэрэглээд энэ нүүрс бол Улаанбаатар хотын агаар орчны бохирдуулалтыг шийдэл гэж нийслэлийн зүгээс ерөөсөө танилцуулаагүй. Бид нар бол нийслэлийн зүгээс юу яаж яах юм бол шилжилтийн үедээ бид нар энэ хагас коксыг хэрэглэе. Газ руу шилжүүлье. 50000 айлын дулаалгын ажил дууссан. Одоо газ цэнэглэх 33 цагийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Энэ сардаа багтаад бид нэр газ руу эхний айлуудаа бол холбоод эхэлнэ. За Оросын холбооны улсаас энэ айлуудыг хангах газ бол хилд аваад эхний ээлж нь бол ороод ирсэн агуулга